та нарыг бол одоо бас би боддتي нэлээд хэцүү ажилтай. Яг хүн болгон та нарыг илүү өрчин гэж боддог. Илүү мөнгө авч जैन тий. Илүү хөлс авч जैन. 5G байхгүй мөртлөө 5G гэдээ худлаа хуурж जैन. Бүх юм нь удаан байна. Дата ингээд төлөө өрж जैन гэдэг чинь. Энэ ер нь энэ хэрэглэгч бизнес эрхлэгч хоёрын хоорондын зөрчил ер нь юун дээрээс үүсдэг гэж боддог. Ер нь яаж шийдвэрлэж юмрээвдэ тий. Харилцаа холбооны компаниудын холбоо гэдэг байгууллагаас хүсэлт гаргаад тэгээд ийм подкаст цувралаар хийж байгаа. Тэгээд энэ цувралд оролцож байгаа Mobicom болон Skytel-ийн захирлуудаас баярлалаа. Мэдээж маш одоо завгүй байгаах. Тэгээд өөрсдийн ажил одоо өнөөдрийн нөхцөл байдал бизнес ер нь хэрвээ нэгдгээр хэдүүлээ яриагаа ингээ хэлэх тий. За салбарын хөгжил бизнес бол сайн байна. Тасралтгүй хөгжиж байна. Одоо 4-р үе дуусаад ингээд 5G эхэлж байна. Тэгээ 5-р үе эхэлж байна. Тэгээд 17 оноос эхэлсэн 4-р үе хөгжил бол маш одоо гайхамшигтай байлаа гэж одоо хэлмээр байна, тийм ээ. 3G дээр бол тодорхой хэмжээнд бас салбарын хөгжил бол нэлээд удаашрсан байсан. 4G дээр бол эргээд сэргэлээ гэж бодож байна. За дээрээс нь бол энэ улс их орны цахимжилт гэдэг юм бол маш хурдтай явагдаж байна. Бодсноос ч хурдан байна. Тэгээ сая 5G 5 сард нэвтрүүлээ жишээ нь бид нар нэг тоо баримт дурдахад бол оны төгсгөлд 5G дэмждэг гар утастай хэрэглэгчдийн тоо бол 27% байсан. Бид нар нэг 45% хүрэхэд нэг 2 жил орох болов гэж одоо таамаглаж байсан. Гэтэл бол сая 8 сард дэмжихэд аль хэдийн 5G дэмждэг гар утастай хэрэглэгчдийн тоо 45% хүрсэн байна. Энэ бол нөгөө өндөр хөгжилтэй одоо Солонгос, Сауди Арабч гэдэг энэ орнуудтай жишээд үзэхэд тэр орнуудаас бид нар одоо 2-3 дахин хурдан хэрэглэгчд манаас одоо өөрсдөө бэлдэж байна гэдэг бол энэ бол одоо их сайн одоо дохио гэж бид нар бодож байгаа. Тэгэхээр бол энэ салбарын хөгжил бол маш одоо хурдтай бүх талдаа хөгжил маань их урагшаа явж байна гэж бодож байна. Юуны төрөнд биднийг өрсөнд маш их баярлалаа. Mobicom компани бараг 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ онд бид салбартаа 5G үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн. Энэ бол том алхам гэж бодож байна. Онцлог нэг зүйл бол хэрэгцээ одоо ч өндөр хэвээр байгаа. Хүмүүс интернетэд нэвтрэх, мэдээлэл авах, entertainment контент үзэх, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа нь маш эерэг хандлага гэж харж байна. COVID-19-ийн дараа байгууллагуудын мэдээллийн технологийн хэрэгцээ эрс нэмэгдсэн. Олон аж ахуйн нэгж хүний хүчин зүйлээс гадна технологид тулгуурлан бизнесээ илүү оновчтой, бүтээмжтэй, өргөн хүрээнд хөгжүүлэхийг зорж байгаа. Зарим нь бүр олон улсын зах зээлд гарах боломжийг судалж байгаа. Тиймээс IT салбарын эргэлт огцом өсөж байгаад бид баяртай байна. So I think the demand of IT is picking up very fast. So as an industry from IT and connectivity, we very appreciate this demand from market. CEO бүр ялгаатай байдаг баг. Миний хувьд жижиг дунд бизнест хамаарах медиа компанийг удирдах байгаа. Харин харилцаа холбоо мэдээллийн технологийн том компани удирдах гэдэг нь өөр баг. How is it different? Үнэн дээр CEO байна гэдэг аль ч салбарт амар ажил биш. Та бизнесийнхээ үр дүнгийн төлөө хариуцлага хүлээн, ажилтнуудынхаа өмнө хариуцлага үүрнэ. Зарим үед бүр тэдний гэр бүлийн амьдралд ч санаа тавих шаардлагатай болдог. Нөгөө талаар холбоо дэд бүтцийн бизнесүүд ашиг орлого, нийгэмд оруулах хувь нэмрээ тэнцвүүлж байх шаардлагатай болсон л доо. Учир нь харилцаа холбоо бол ус цахилгааны адилаар амьдралын дэд бүтцийн салшгүй нэг хэсэг нь болсон. Орчин үед бид харилцаа холбоо сүлжээгүйгээр амьдрах бараг л боломжгүй болсон. Without connectivity, without telecommunication, it's very difficult to survive. За саяны асуултанд яг би арай өөр өнцгөөс хариулъя тийм ээ. Тодорхой хэмжээнд бас ялгаа бий. Ямар ялгаа байдаг вэ гэхээр ер нь харилцаа холбооны компани өөрөө үүрэг хүлээсэн компани байдаг. Тэгэхээр бол одоо энэ салбарт бас 15 жил ажиллаж байна. Тэгээд ингээ бодохоор энэ хугацаанд бол одоо юу гэдэг биднэрт бол уцаа унтраах гэдэг юм уу? Одоо нөгөө чөлөөтэй амраад явах тийм боломж жишээ нь олддоггүй. Тийм ээ. Үүрэг хүлээсэн гэдэг утгаараа бол 24/7 бэлэн байж явах хэрэгтэй байдаг. За одоо жишээ нь өөр орнуудад жишээ аваад үзэх юм бол одоо санхүүгийн зохицуулах хороо, харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авч CEO-го
хувийн компани байсан ч томилдог. Монгол улсад бол санхүүгийн зохицуулахаар бол одоо банкны захирлуудыг бол томилоход бол одоо хөндлөнгийн үнэлгээ өгдөг гэж би ойлгосон. За харилцаа холбооны зохицуулахаар бол харьцангуйд тех явдал нь бага. Гэхдээ бол яг манай салбарт бол захирлууд томилогдохдоо мэдээж энэ салбартаа удаан ажилласан, тууштай ажилласан салбараа мэддэг ийм одоо мэрэгчлэнүүд ингээд томилогдоод явдаг. Нөгөө талдаа бол одоо улам олон төрлийн үүрэг хүлээдэг, хариуцлага хүлээдэг ийм нөхцөл байдалтай одоо захирлын алба хашиж байгаа. За нөгөө талдаа бол мэдээж бизнесийн байгууллага гэдэг утгаараа күршмаа захирлын хэлсэнчлэн одоо нийгмийн сайн сайхан ажилтнууд, харилцагч тэр бүх юм анхаарал ажиллах нь бол одоо бизнесийн зарчим гэж бодож байна. Одоо ингээд яг 30 гаруй жил ингээд гар утасны хөгжөөд ер нь бол компаниуд өөрснийхөө тодорхойлолт алсын хараагаа дахин одоо тодорхойлж эхэлж байна л да. Жишээлбэл Mobicom одоо бид нар бол зөвхөн гар утасны компани биш, бид нар бол одоо IT компани гэдэг ч юм уу өөрснийхөө юг. Skytel бол одоо илүү медиа чиглэл рүү Sky Media тэр юунд луга жоохон хөрөнгө оруулалт бас танах ч бас асаглалын бас сая шинжилэл өдр хийсэн гэ тэ. Ер нь хөдөлгөөнүүд орж явах шиг байна. Энэ талаар дэлгэрүүлж яриул ер нь ямар өөрчлөлтүүд хийгдэж байгаа компани. Тий. Одоо бид нар бол энэ 30 жилийн хөгжил дунд бол бас их суурь дэд үтсүүдийг бол их сайн байгууллаа. Одоо энэ дээрээ тулгуурлаад одоо дараагийн хөгжил бол хэрэглэгчдийн амьдралыг өөрчлөх тийм ээ. Одоо энэ O2O гэж яриад байгаа, digital economy гэж яриад байгаа. Энэ санаа бол юу вэ гэхээр offline to online буюу за энэ цахим технологиг ашиглаад эдийн засаг яаж хөгжиж болох вэ гэдэг тухай ойлголт байна. Энэ дунд бол хийж болох ажил бол одоо 1000 төмөрөө нэрлэгдэхээр хэмжээнд байгаа. Тэгэхээр бид нар энээс нь аль хэсгийг нь барьж аваад хийх вэ гэдгээ бол одоо ийм нэг стратегийн сонголт шийдвэр дээр ирчихсэн байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол одоо хуучин харилцаа холбооны салбарын өрсөлдөөн бол ингээд зам замаа мөр мөрөө хөөгд явахаар болж байгаа. Таны яг олж анзаарсанчлан тийм ээ. Манайх бол жишээ нь контент хөгжил, медиа технологи дээр жишээ нь бол дөрвтэй хөрөнгө оруулалт хийхээр ингээд төлөвлөж байна. Дараагийн 5 жилд гэхэд бид нар ойролцоогоор одоо 92 кинонд жишээ нь хөрөнгө оруулалт хийх гээд бодож байна. Одоогоороо бид хэд нэг 54 кинонд хөрөнгө оруулалт хийсэн байх жишээ нь ингээд явж байгаа. Тэгээ яг Skytel-ийг хүмүүсээс мэддэггүй бид нар одоо Тэнгис кино театрыг 100% байгуулад явжсэн. Дараа нь Sky Media гэдэг хөгжүүлээ явжсэн. Тэрний дараагийн 5 жилд Go Plus гэдэг энэ OTT платформ ер нь бол кинотой холбоотой, Монголд энэ кино урлаг хөгжсөнтэй холбоотой хөрөнгө оруулалтууд, за технологийн шийдлүүд энэ юмыг бол Skytel компани бол тасралтгүй ингээд хөгжүүлж ирсэн. Бас нэг юм туршлага байгаа учраас бид нар ингээд цаашдын 5 жилийн алсан хараандаа бол жишээ нь медиа технологиг хөгжүүлэх юм бол улам одоо батжуулна гэж ингэж бодож байгаа. Манай салбарт дотоод болон гадаад орчин байнга өөрчлөгдөж байдаг л та. Технологийн салбарт шин шийдэл, шин технологи өдөр бүр гарч ирдэг. Хэрвээ бид өнгөрсөнд хийж ирсэн зүйлээ л хийгээд байвал өрсөлдөх чадваргүй болно. Mobicom анх харилцаа холбооны үйлчилгээгээр зах зээлд нэвтэрсэн компани. Тиймээс хэрэглэгчид ажилтнуудын дунд Mobicom бол харилцаа холбооны компани гэсэн ойлголт гүн суусан. Гэхдээ бид үүгээр хязгаарлагдахыг хүсэхгүй. Илүү өргөн хүрээнд, илүү үн цэнтэй шийдэл санал болгохыг зорьсон. Тиймээс бид ребрендинг хийж компаниг шин шатанд гаргах зорилго тавьсан нь хуучнаа үгүйсгэх биш, харин ирээдүйд чиглэсэн хөгжлийг бүтээх алхам юм. Mobihome бол энэ өөрчлөлтийн бодит жишээ. Бид өөрийн холбооноос эхлээд гэрийн интернет хүртэл бүх төрлийн холболтын шийдэлдээр ажиллаж байна. Энэ бол зөвхөн эхлэл бөгөөд хүмүүст болон төхөөрөмжүүдийг холбодог. Харин дараагийн шат бол холболтоор дамжуулан үнцийг бүтээх. Жишээлбэл Sky Media-тай төстэй үйлчилгээг үзүүлдэг Voo платформоор дамжуулан контент entertainment хүргэх, цаашлаад Mobihome-оор дамжуулан ухаалаг гэрийн хяналт, аюулгүй байдал 5 тухыг бий болгох юм. Ийм байдлаар бид зөвхөн харилцаа холбоо биш, харин шинэ үнцийг бүтээгч компани болох зорилгоо бодитоор хэрэгжүүлж байгаа. Use technology at household that will make their life even better. So that's why we try to rebrand ourselves, try to show that we're going to the next level. To see that the customers will then know that they are not just connectivity provider, they're going to give me something different. Nice. Би хэрэглэгчийн хувьд хэлэхэд Skytel, Unitel, Mobicom бүгд адилхан санагддаг л да. Утсал ажиллаж интернетэд орж байвал надад бол ялгаа байхгүй. Өөрийн холбооны компаниуд юугаар өрсөлдөж ялгагддаг вэ? What kind of factors you guys compete each other? What kind of categories do you compete each other?
Well, that's a very Маш сонирхолтой бас хэцүү асуулт байна. Үннийг хэлэхэд компаниудын санал болгодог үндсэн үйлчилгээ үндсээ нэг төстэй. Бүгд хэрэглэгчдэд сүлжээ харилцаа холбоог санал болгодог. Харилцаа холбоо нь амьдралын дэд бүтэц болсон энэ үед хэрэглэгч нэг компанид найдах нь өрөөсгөл болсон. Зарим үед нэг компанийн сүлжээнд доголдол гарвал хэрэглэгч өөр сүлжээ рүү шилжиж чаддаг байх ёстой. Энэ хэрэглэгчийн сонголт бас эрүүл өрсөлдөөний үндэс юм. Мэдээж компаниудын санал болгодог үйлчилгээ зарим талаараа ялгаатай. Зарим бүтээгдэхүүн Mobicom байдаг, Skytel байдаггүй. network has some problems, then customer may go to Skytel, maybe go to Unitel. Жишээлбэл манай сүлжээнд ямар нэгэн асуудал гарвал хэрэглэгч Skytel, Unitel рүү шилжих боломжтой. Эсвэл манайх руу шилждэг ч юм уу. Ижил төстэй үн цэнийг санал болгосноор хэрэглэгчид сонголт хийх боломжтой болдог. Зарим хүмүүст Mobi Home таалагддаг байж магадгүй. Заримд нь таалагддаггүй байх. Энэ нь бусад байгууллагатай адил энэ нь хэрэглэгчийн сонголт юм. Өөр сонголт байгаа нь өрсөлдөөнийг эрүүл байдлыг харуулдаг. Хэрвээ зөвхөн нэг давамгаалагч компани байх юм бол бүх зүйлийг хяналтанд авснаар хэрэглэгчид ямар ч сонголтгүй болно. Хэрэглэгчдэд таалагдсан ч бай, үгүй ч бай. Тэд тухайн байгууллагыг сонгохоос өөр аргагүй болох юм. Миний бодлоор сайн тал нь бид эрүүл, шудраг өрсөлдөөн өрнөлж байгаа. За энэ их сонирхолтой асуулт тий. Тэгээд яг би бас 15 жилийн салбарт ажиллахдаа эхний 5 жил нь Mobicom-д ажиллаж байсан. Тэгээ сүүлийн 10 жил нь Skytel-д ажиллаж байгаа. Тэгэхээр бол яг надад бол жишээ нь маш их 180 градус ялгаатай юм шиг санагддаг. Тэгээд энэнийг зөвхөн та хэрэглэгчийн өнцгөөс ингээд ялгаагүй харагдаж байна гэдэг салбарт ажиллаж байгаа мэрэгчлэнүүдийн хувьд ялгаагүй харагддаг. Тэгээд одоо намайг ингээд Skytel-д орсны дараа Mobid хамт ажиллаж исэн найз нөхөд маань ирээд энэ шийдлийг Mobicom авцсан. Тэгэхээр Skytel авах хэрэгтэй гэдэг ирдэг ийм эхний жилүүд байсан. Тэгээд би ингээд нөгөө бизнес модельийнхоо хувьд зорилтынхоо хувьд энэ хоёр компани чинь бүр эрс ялгаатай юм аа. Тэгэхээр бол ингээд Mobi авсан гэхээр энэ Skytel авах ёстой гэсэн үг биш ээ. Skytel авсан гэхээр Mobi энийг хийх ёстой гэсэн үг шээ гэдэг ингээд найз нөхөддөш салбарынхаа мэрэгчлүүдэд тайлбарлах хэрэгтэй болсон л доо. Тэгээд ер нь одоо ингээд харахаар том ялгаа нь юу вэ гэхээр за нэгдүгээрт бол Skytel бол энэ салбарт хоёрт орж ирсэн. За тэгэхээр бол бидэд бол энэ салбарт бол ийм өрсөлдөөн бий болгох, шинэ технологи нэвтрүүлэх ер нь бол одоо их энгийн үгээр хэлбэл аз турших дуртай. Одоо шинэ технологиг зөрөгтэй нэвтрүүлээд ингээд алдаж оноод явах дуртай. Энийг маань эргээд Unitel, Mobicom хоёр маань бол илүү далайцтайгаар одоо нутагшуулах, хэрэгжүүлэх ийм сонирхолтой нөгөө стратегийн хувьд бол Mobicom, Unitel хоёрыг илүү хамгаалах, Skytel бол илүү довтлох гэдэг юм уу те шинэ юм руу ингээд дайрах зүтгэх ийм одоо стратегтэй байж ирсэн. Одоо бол ингээд технологийн 5 дугаар үе дээр хин хинэн хамгаалаад суугаад авахгүй хахад маш их шинэ технологид орж ирж штэ. Тэгэхээр энэ дээр бол нөгөө өрсөлдөөн хамтын ажиллагаа гэдэг хоёр юм яригдчихлж байгаа. Аль хэсэг дээр бид нар хамтрах уу, аль хэсэг дээр өрсөлдөх үү гэд. Тэгэхээр бол яг одоо суурь дэд үтц за одоо мэрэгжлийн хэлгээр бол пассив дэд үтц гэж ярьдаг те. Ингээд энэ хэсэг дээр бол бид нар одоо өрсөлдөхгүй хамтарч ажиллахыг хичээж байгаа. Нэмээд саяны энэ контентын хөгжил юм руу ч гэсэн хамтарч ажиллахыг хичээж байгаа. Одоо Univision, Sky Media хоёр бол маш олон контентээр хамтарч ажилласан сүүлийн 5 жил. Mobicom, Mobinet-тэй бид нар одоо спортын сувг хамт гаргаад ингээд хамтраад ажиллаж байна. Энэ нь өөрөө энэ салбарын хөгжилд хэрэгтэй. Гэтэл бол одоо дижитал технологи AI гэдэг юм дээр бол хамтрах уу, өрсөлдөх үү гэдгээ бол яг ярилцж байна. Одоо жишээ нь үндэсний хэмжээний AI байх бол бид нар магадгүй хамтрах хэрэгтэй бах те. Энд бүр улсч оролцох хэрэгтэй бах. Ганц энэ операторуудын хөрөнгө AI-г дараа нь тасна ирнэ. Тийм. Тэгэхээр одоо аль хэсэг дээр хамтрах уу, аль хэсэг дээр өрсөлдөх үү гэдэг бол ахиад нэг шинээр тодорхойлогдож байгаа ийм цаг үе дээр бид нар сууж байна тийм ээ. Өөрийн холбооны энэ бизнесийн хувьд Монгол улсын өөрийн одоо sovereignty буюу одоо бие даасан байдал хинээс ч хамаарахгүй байдал тэр ер нь ямар хэмжээнд байгаа гэдгийг бол ер нь та хоёр л бас тодорхойлж хэлэх байна. Энэ маш өндөр түвшинд байгаа. Ягаад тэгэхээр одоо энэ бид нар бол энэ өөртөө технологиг бас зохиогоод хийдэг улсууд биш. Өндөр технологиг бол гаднаас нутагшуулж байгаа. Тэгэхээр бол маш их гадны туршлагыг судалдаг. Тэгээд одоо ингээд Азийн жижигхэн улс гэж хүн ам цөөхөн учраас хэлээ тийм ээ. Ингээд бид нар одоо дэлхий дээр 1000 л оператор байдаг. За үүн дээр бол одоо Mobicom дээрээсээ 360, за Skytel нэг 400 хавцаа бичигддэг. Гэтэл бол одоо жишээ нь дэлхийн том операторууд гэхэд бол 14, 20, 40 оронд үйл ажиллагаа явуулждаг тийм ээ. Одоо Европын том операторууд
Америкийн том одоо Mobicom ч гэсэн KDDI охин компани гэж явж байгаа Японы том оператор шүү дээ. Бүр 1972 оноос ингээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгэхдээ бид бол одоо Skytel компани гэхэд 100% Монгол хөрөнгө оруулалттай одоо Шунхлаа группийн охин компани болоод ингээд үйл ажиллагаа явуулж байна. Энэ өрсөлдөөн бол амар биш. Тэгэхдээ 30 жил бид нар энэ салбарыг бол одоо өөрсдийн оюун ухаан, өөрсдийн хөрөнгө оруулалт, өөрсдийн чадвараараа ингээд авч яваад одоо гадны Оросын ч юм уу, Хятадын ч юм уу операторууд орж ирээд энд үйл ажиллагаа явуулаагүй учраас энэ тусгаар тогтнолын хувьд буюу салбарын энэ дархлаа гэдэг нь бол маш өндөрт байгаа. Энийг бол цаашдч бид мөн хадгалаад явахыг одоо хичээж ирмэлзэж ингэж явж байгаа. Яг мэдээч хэрэг энэ гадны операторууд орж ирэхгүй гэдэг асуудал бол үргэлж нээлттэй байсан. Skytel компани бол SK Telecom гэдэг Солонгосын оператор анх одоо хөрөнгө оруулалт хийгээд үүсгэн байгуулсан. Тэгээд 2010 он гэхэд бол SK-ийн маань хувиа алтай Шунхлаа холдингуудад зараад ингээд гарсан байдаг. Тэгээд түүнээс хойш бол одоо бид нар 15 жил ингээд монголчууд үйл ажиллагаагаа явуулаад авч явж байна. Энэ дотор бол одоо манай G-Mobile бас 100% үндэсний хөрөнгө оруулалттай байна. Unitel маань байгаа. Тэгээд Ондоо гэдэг энэ компаниуд бүгд л үндэсний компаниуд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа учраас бол харьцангуй монголчууд бол салбарын дархлаа бол их сайтай. Хамгийн чухал зүйл бол ил тод шударга зохицуултуудын орчин юм. Одоогоор энэ тогтолцоо эергээр ажиллаж байна гэж хардаг. Давтамж, лиценз зэрэг хязгаарлагдмал нөөцийг төр эзэмшиж, хувийн компаниудад олгодог дэд бүтэц зөв явж байна. Хувийн компаниуд зах зээлд үн цэнийг нэмэгдүүлэхийн төлөө шинэ санаачлаг гаргаж ажиллаж байгаа. Бидний давуу тал нь гадаад хөрөнгө оруулагчтай хэдиж өдөр тутмын үйл ажиллагааг мань Монгол удирдлагууд, мэрэгжилтнүүд хариуцдаг. Тиймээс бид гадаад хөрөнгө оруулалтайч өөрсдөө Монгол компани гэж боддог. Манай бизнесийн үндсэн талбар бол Монгол улс. Бид хувьдаа эзэмшигчээсээ технологийн ноу-хау туршлага авч Монголд тохирсон амжилттай хэрэгжих шийдлүүдийг нэвтрүүлж байна. Харин өрсөлдөгч компани давуу тал нь тэд том группийн нэг хэсэг, тэд худалдаа, уул уурхай зэрэг өөр салбараа харилцаа холбоотой уялдуулж чаддаг. Ингэснээр шинэ үн цэн бий болгодог. Тиймээс компани бүр өөрийн онцлог, давуу болон сул талтай. Хамгийн чухал нь өөрийн зөв байр сууриа олж хэрэглэгчдэд бодит үн цэн хүргэх явдал. So they can utilize those assets combined with telecommunication to create new value to the market. So I think that different companies has different advantages and also disadvantages, and each company is trying to figure out what their ideal way to try to enter the market and give value and support the customers. За энэ асуултан дээр тэг нэмээд түрүүн би нөгөө үндэсний компани гадны хөрөнгө оруулалтайгээ тайлбарлалчлаа тий. Энийг бас бид нар ямар онцгоос хардаг вэ гэхээр салбарын бол нийт орлогын 80%, 90%-ийг бол энэ хувийн компаниуд бүрдүүлж байгаа. Энэ эхлэлийг бол одоо Mobicom компани тавьсан. Тэгээд бид бол энэ салбарт энэ Mobicom компаниг Япончуудыг үргэлж байж байгаасаа гэж хүсдэг. Ягаад тэгэхээр энэ хувийн хвшил өрсөлдөөнийг бас тийм ээ түрүүн хэлсэн нөгөө нээлттэй ийм шударга байлгахад бол нэлээд одоо энэ Mobicom компаниг гүйцэтгэсэн үүрэг өндөр байдаг. Тэгээ би түрүүн хэлсэн дараагийн ингээд үе солигдоод одоо бид нэг 5 дугаар үе рүү орж штэ тийм ээ. Энэ болгон дээр бол бид нар бас шинээр энэ өрсөлдөөний одоо дүрмүүд тодорхойлогддог. Энэ дунд бол одоо мэдээч хэрэг энэ хувийн хвшлийн зөнхөлж байгаа нэг чухал гадны хөрөнгө оруулалт байгаад энэ тууштай хөрөнгө оруулалт хийгээд ингээ явж байгаа нь бол маш их чухал. Япончуудын одоо хамгийн том ялгаа гэж хэлэх юм бол маш урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг харж идэг тийм ээ. 10 жилийн дараа, 30 жилийн дараа. Эсвэргээрээ монголчууд маань бол богино хугацааны үүрэг үүжийг илүү сонирхож идэг тийм ээ. Тэгэхээр энэ балансыг ингээд энэ салбарт хадгалаад явж яадаг бас нэг гол тоглогч нь бол Mobicom гэж боддог учраас манай салбар бол бас ийм доктортой, тууштай, одоо ийм хурдтай хөгжиж идэг гэж боддгийн. Монголчуудын хурд, Япон хүний төлөвлөгөө хоёр бас ингээд уусаад ингээд энэ салбарын энэ үр дүн гарч байгаа болов уу гэж боддог. Та наадхыгаа гоё англиар бас тайлбарлаад зөвлөх тий. Би хувьдаа хэлэхэд Япончууд урт хугацааны төлөвлөлт тогтвортой байдлаар ялгардаг. Харин монголчууд хурдтай, уян хатан, түргэн үр дүн гаргадаг онцлогтой. Энэ хоёр чанар холилдсноор манай салбар илүү амжилттай хөгжиж байна. Features so that the industry outcome is now very brilliant and then in future it will continue like this. That's true. Тийм шүү. Монголын зах зээл надад таалагддаг.
Монголын зах зээлийн таалагддаг нэг зүйл бол хүмүүс шин зүйлийг туршихад маш нээлттэй, хурдтай байдаг. Японд шин зүйл нэвтрүүлэхэд хүмүүс энэ хэр их амжилттай болох болоо гэж ажигладаг. Харин Монголд эсэргээрээ хүмүүс шин зүйлийг шууд туршиж үздэг нь гайхалтай. Сорилт хийж чадна гэдэг өөрөө урагшлахын үндэс. Энэ л чухал. Мэдээж бүх сорил амжилттай болохгүй ч тэр дундаас л амжилттай бүтээгдэхүүн, технологи төрдөг. Одоо бүгд хиймэл оюун ухааны талаар ярьж байна. Гэхдээ хүмүүс AI яг юу чадах вэ гэдэг туршилтын шатандаа явж байна л та. Энэ туршилтын явцад л Монголд тохирсон амжилттай шийдэл гарч ирнэ. Тиймээс Чингүний хэлсэнчлэн бид өнөөдрийн ажлаа хийхин хажуугаар ирээдүгэ бүтээж байх ёстой. Бид дэд бүтцийн компани гэдгээрээ иргэдийн амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд салшгүй чухал байр суурь эзэлдэг. Тиймээс бид урт хугацаанд тогтвортой байх ёстой. Ер нь дэлхийд даяар хүмүүс илүү хям дүн ирэлхийлдэг. Монголд нэг хэрэглэгчид ноогдох гар утасны үйлчилгээний өртөг бусад улстай харьцуулахад ямар байдаг вэ? Улс орон бүр өөрийн онцлог ялгаатай. Гэхдээ Монголын хувьд үйлчилгээний тал дээр хөрөнгө оруулалт хийхэд нэлээд хүндрэлтэй. Хүн ам цөөн, нутаг дэвсгэр өргөн, хүн бүр найдвартай холболт хүсдэг. Гэвч энэ нь асар их хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжлийг шаарддаг. Тиймээс холбооны компани бүр жил бүр сүлжээний хүртээмж, хүчин чадлаа өргөжүүлэхийн төлөө тасралтгүй ажилладаг. Бид хамгийн хямд нь биш ч гэсэн дэлхийн статистикаар Монгол улс датаны үн хамгийн хямд 10-аас 20 орны тоонд ордог. Энэ нь бид хэрэглэгчдэд боломжийн үнээр хэрэглээ үйлчилгээ хүргэхийг зорж ажилладаг байдлын илрэл. Нөгөө талаас ирээдүйдээ хөрөнгө оруулахын тулд ашигтай ажиллах хэрэгтэй. Энэ бол ашиг ба нийгмийн хариуцлагын тэнцвэрийг хадгалах тухай асуудал юм. So this is, as I said, it's a balance between profitability versus the social contribution. Нэг хэрэглэгчийн зардал бол мэдээж Skytel дээр бол нэлээд бас давуу таагддаг тийм. Юм нэг хэрэглэгчийн зардал маань өөрөө дэлхийн бусад орнуудтай харьцуулахад ямар гэж дүгндэг вэ? За энийг их тавчхан хариулъя тийм. Монголд бол зөвхөн Skytel гэхгүй салбараараа бид нар одоо өндөр хөгжилтэй 20 орн байдаг тийм. G20 гэж ярьдаг. Өндөр хөгжилтэй 20 орны та адилхан одоо үйлчилгээг нөгөө талдаа маш бууруу хөгжилтэй одоо дэлхийн хамгийн ядуу орнуудын жишг үнээр авдаг гэж хэлье те. Үйлчилгээний чанарын хувьд бол бид нар одоо дэлхийд 26 долоод орж байгаа. Өвн тарифын хувьд бол бид нар дэлхийд 189 одоо орноос 181, 82-т орж идэг. Тэгэхээр бол одоо энд мэдээж энэ хоёр туйлыг авч явах бол мэдээж бизнесийн бас нэлээх уруухан шаардсан ажил болдог. Тэгэхээр бол яг төдийгөөс өдий хүртэл тийм ээ Skytel 26 жилийн түүхэндээ бас ашигтай ажиллаж ирсэн. Ингээд салбарт ер нь 3-т явж байгаа компани ашигтай ажиллана гэдэг бол одоо олон улсын жишгээрээ тухайн салбар эрүүл байна гэж үздэг. Тэгэхээр эрүүл байж чадж байна гэдэг бол бид нар ямар ч байсан бидний одоо явж байгаа бизнес цагуур бол бас ажиллаж ийн болж байна. Тэгэхээр энэ нэмийг бол бид нар одоо нөгөө ийм сайн юм ийм хямдхан зарчлаа гэдэг байдлаар одоо гомдоод яагаад байх биш. Одоо ийм бодит байдал ийм байдаг шүү гэдгийг л зүгээр хэрэглэгчд маань ойлгосоо л гэж хүсэж байгаа. Ер нь түрүүнд ч гэсэн хальтуу яавал одоо энэ AI хиймэл оюун ухаан гэдэг бол бидний амьдралд нэлээд том үүрэг одоо дүрийг бүтээгээд эхэллээ тий. Ер нь одоо ингээд зүгээр яг хүмүүст үзэж байгаа, сонсож байгаа хүмүүст сонирхолтой байх. Ер нь AI танаа салбарын хувьд ямар өөрчлөлтүүдийг авчрах бол, ямар одоо апдейт хийгдэх бол тий, ямар дэвшлийг авчрах бол. Салбар дотор бол мэдээж маш их өөрчлөлт авчирна. Нөгөө талдаа бусад салбаруудыг мөн адил маш их өөрчлөлт. За машингийн жишээ гэхэд бол за ухаалаг машиныг удирддаг AI байлаа гэж бодъё тийм ээ. Тэгэхэд одоо бид нар жишээ нь latency гэдэг интернетийн хурдыг одоо 50-аас 120 за 300 миллисекундээр ч юм уу хэмжиж байгаа тий. Одоо latency-г хамгийн ойлгомжтойгоор тайлбарлах юм бол манай нөгөө CS:GO тоглож байгаа залуучууд бол тийм ээ. Latency өндөртэй үйл одоо тоглоход үнэхээр хэцүү байгаа. Гэтэл тэр 50-100 гэдэг тоо бол энэ ухаалаг машины тухайд бол одоо хангалтгүй. Үнэхээр хангалтгүй. Одоо 50 миллисекундын хурдтай интернетээр машин удирдах юм бол
60 км/цаг хурдтай явж байгаа машин 50 миллисекундын дараа команд авахд товчхондоо 5 м яваад зогсно. Энэ 5 м гэдэг зай бол одоо маш аюултай зай шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ 50 миллисекундыг 1 миллисекунд 0.5 миллисекунд болгож иж тухайн машин одоо 5 м биш, тийм ээ, 5 см яваад зогсох. Энэ командыг авах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар одоо энэ интернетийн хурдыг ахиад 100 дахин 1000 дахин сайжруулах тухай бодож байна. Энэний дараа одоо машинууд ухаалгаар явж эхлэх ийм боломжууд бүрдэнэ. Тэгэхээр энэ өөрөө манай салбар одоо өөрчлөгдөхөөс гадна бусад салбаруудыг тэр чигтэн бүхэлд нь ингээд хамт өөрчлөөд явах тухай ойлголт юм. Энэний дараа бид нар тэр одоо хаалгааг онлайнаар хийх боломж, те өөр газраас хийх боломж, машинууд ухаалаг тээвэр удирдах боломж, ийм юмнууд гарч ирж байгаа. Тэгээ энэ ингээд хол сонсогдож байгаа юм шиг боловч одоо урд хил дээр маань те 5G-гээр удирддаг нүүрсний машинууд туршилтанд ороод эхэлсэн явж байна. Тэгэхээр тэр нүүрсний машинууд жолоочгүй машинууд хэдий ингээд яригдж хахад мөн л адилхан 5 м 5 см гэдэг чинь маш чухал одоо аюулгүй ажиллагааны хэм хэмжээ болж өгч штэ, тийм ээ. Бид аль хэдийн хиймэл оюун ухааныг зарим үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байгаа. Гэхдээ энэ нь хэрэглэгчдэд тэр бүр ил харагддаггүй баг. AI бол хүний анзаарахгүй зүйлийг илрүүлэх чадвартай технологи. Бид их хэмжээний дата дээр үндэслэн хэрэглэгчийн зан үйл, хандлагыг илрүүлдэг. Жишээлбэл гар утасны лизинг, бичил зээлийн үйлчилгээний хүрээнд хэрэглэгчийн түүхэн дата дээр үндэслэн зээлийн үнэлгээ гаргадаг. Бидэнд өдөр бүр олон хэрэглэгч ханддаг. Өмнө нь хүн нэг дор нэг л дуудлага хариулдаг байсан. Харин одоо хэрэглэгчийн асуултууд AI автоматар хариулах боломжийг олгож байна. Ингэснээр хэрэглэгчийн хүлээлгийн хугацаа багасч, үйлчилгээ илүү шуурхай болсон. Хиймэл оюун ухаан аль хэдийн олон чиглэлд ашиглагдаж байгаа ч хэрэглэгчдэд тэр бүр ил харагддаггүй. Тиймээс бид хэрэглэгчдийг AI ашиглаж сургахад ажиллаж байна. Бид ChatGPT технологид суурилсан Mobi AI app танилцуулснаар хэрэглэгчид AI-ыг бодитоор мэдрэх үе эхэлж байна. We have a call center, and a lot of customers actually come and call us for inquiries, complaints, requirements. Then previously we use human agents to respond to the customers, but human agent can only answer one call at a time. And because we have limited resources, some customers get frustrated that, oh, I'm calling your company so many times, you're not reached, you don't answer properly. But AI can actually also be used in order to reply to the customer based on what customer said. Person presses the button, and we can get response using AI. So there are actually a lot of areas that AI is actually being used, which is not exposed that AI is there. But soon what we want to do is that we want to also try to encourage customers to use AI. So that's why we started what we call Mobi AI, which is an application which uses ChatGPT to get actually the ordinary citizens to actually try to see what AI can do. So this is for internal purpose, external purpose. We're also exploring what we can do in the future. Танай салбарын компаниуд хоорондоо нээлттэй хандлага ажиглагддаг. Холбоо, хамтын байгууллагуудын дэмжлэг, харилцан ойлголцол сайн байдаг. Харин төрийн зүгээс энэ салбарт бүрдүүлж байгаа орчинг та хэрхэн дүгнэх вэ? Хууль бодлого зохицуулалтын хувьд одоогийн нөхцөл байдлыг хамтрагчийн өнцгөөс та хэрхэн харж байгаа вэ? Үүнийг дүгнэхэд та хамгийн тохиромжтой хүн байна. Магадгүй өнөөдөр бид гаднаас харахад найрсаг харагдаж байгаа боловч үнэн дээр дотооддоо бол өрсөлдөж байдаг. Гэхдээ энэ бүхэн бол энгийн өрсөлдөөн биш. Өрсөлдөөн ба хамтын ажиллагааны тухай юм. Мэдээж бид өөрийн бизнесээ амжилттай авч явах, хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг хүлээх ёстой. Мөн бидний өөрийн гэсэн зорилго, хүсэл тэмүүлэл байгаа. Тиймээс төлөвлөсөн зүйлдээ хүрэхин тулд бид хичээхээс үр аргагүй. Энэ утгаараа өрсөлдөөн оршдог. Түүнчлэн бид бусдаас ялгархыг хүсдэг. Жишээлбэл Skytel, Unitel, Ondo эсвэл G-Mobile байхгүй зүйлийг санал болгохыг зорддог. Энэ бол бидний оролцож буй өрсөлдөөний нэг хэлбэр юм. Гэхдээ зарим зүйл дээр бид хамтран ажиллах шаардлагатай. Мөн хэрэглэгчтэй үн цэнийг бий болгож хүргэх ёстой. Энэ утгаараа бид хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл бид засагтай, зохистой, төвийг сагсан баримтлалыг хадгалж, харилцан ойлголцлын төвшөнд хамтран ажилладаг. Мэдээж зарим тохиолдолд бид төрөөс гаргаж байгаа шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Харин зарим үед санал нийлэхгүй байх үе ч бий. Учир нь тухайн бодлого, эдийн засаг, нийгэмд төдийлөн үр өгөөж багтаа байх тохиолдол байдаг. Энэ бүхэн эцэстээ тэнцвэрийн тухай асуудал юм. Зарим үед бид хамтран ажиллах хэрэгтэй бол зарим үед харин өрсөлдөх шаардлага гардаг. Гэхдээ өрсөлдөнгөө заавал дайсагнана гэсэн үг биш. Харин илүү сайн байхыг зорж
хамтдаа салбараа хөгжүүлэхийн нэр юм. Зохицуулах хороотой бас улсуудын манайх чинь нэг өөр ингэсэн хуультай ер нь хууль эрх зүйн орчны талаар. За түрүү нөгөө нөхөрсөг гэж хэлж шиг яг хав ер нь бол өрсөлдөөн бол нэлээд хурц. Тэгээд тэр нь бие бинийгээ хурцлаад явдаг гэсэн үг. Одоо жишээ нь Куршима захирал битээр өнөөдөр одоо жилийн дараа цагаа тааруулаад энэ сууж штэ тийм ээ. Ер нь одоо хошигноход бол Куршима захирлыг одоо томилтой гадуур байж байгаа гурав би багийнханд очиж хэлтийн. За мобигийнхан одоо 2-7 хоног шийдвэр гаргах нь удаан байгаа юм. Энэ хооронд нь пижигнүүлээ тийм. Ийм байдлаар одоо өрсөлдөж идэг цаг минутгүй. Зүгээр төрийн харилцаа гэдэг юм дээр ямар хуу байдгүй гэдээ асуувал товчхондоо бол яг төр оролцдоггүй салбар гэд манай улс төрчид энэ одоо хэвлэл мэдээлэлээр их ярьдаг тийм энэ чигээр нь байлгана гэд ярьдаг. Тэрэнд бол бид нар бол мэдээж таатай хүлээж авдаг. Гэхдээ тэр оролцдоггүй гэдэг үг нь бол арай өөр томьёолтой байх гэж бодож чинь зүгээр орлогын 80-90% хувийн ишлүүд бүрдүүлж байгаа болохоор оролцдоггүй гэж хэлээд байгаа. Нөгөө талдаа бол энэ бол тусгай зохицуулалттай салбар. Таны хэлсэнчлэн зохицуулах хороотой одоо бодлогын яамтай болчихсон. Тэгэхээр бол энэ нөгөө бодлого зохицуулалт гэдэг юм дээр бол төр гарцаагүй хийж явж таарна. Тэгэхээр оролцохгүй байна гэдэг нь эзгүй хайчин гэсэн үг шүү тийм ээ. Төр нэгэн л энэ салбарыг одоо бодлого зохицуулалтаар хангаад авч явах одоо шудраг өрсөлдөөнийг хангах ийм үүрэг хүлээж байгаа учраас бид нар бол яг хуу ер нь бол сайн зүйл нь одоо бодлогын яам байгуулагдаад одоо учрал сайдын үед хэд бол 2027 30 хүртэлх бүх бодлогын томьёоллуудаа бол хийчихсэн байдаг тий. Одоо бодит жишээд дурдхад бол 2023 онд 5G-г нэвтрүүлнэ гэдэг анх бодлогын баримтчиг бол 2018 онд гарч исэн. Одоо бид нар 2030 33 он хүртэл энэ салбарт хийгдэх ажлуудыг томьёолоод тодорхойлоод эндээ чиглэсэн бодлогын баримтчгүүд боловсруулад эргээд 100% бас Монголын төр шийдгүүгээр нэгдсэн үндэсний байгууллага дээр ITU дээр очиад ярилцаад энэ юм одоо дэлхийн жишгт нийцүүлээд ингээд авч явдаг. Тэр зүйлүүд бол сайн явж байна. За яг бодит байдал дээр бол одоо жишээ нь 5G-г бид нар 2023 онд нэвтрүүлнэ гэж ярьж байсан. 25 он хүртэл бас хүлээлээ. За энэ нь бол хоёр талтай. Хүлээхэд бол мэдээж хэрэг технологи хямдардаг улам одоо найдвартай болдог нэг сайн давуу тал байгаа. Нөгөөх нь бол бид нар бас технологийн дэвшлээс хоцорж байгаа гэдэг ийм асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр бол бид нар бол одоо төрөөс юу хүсдэг вэ гэхээр одоо шийдэмгий байдал хурд хоёрыг их хүсдэг. Тэгэхээр бол энэ зүйл бол бид нар бол одоо харилцаа бол маш сайн явж байна гэж боддог. Зүгээр одоо ингээд 30-33 он хүртэл тодорхойлсон учраас одоо бид нар ер нь ажил багтаа олчлаа гэж бодох хэрэггүй бах тийм ээ. Цаашаа энэ салбар хөгжин 6G 7G гэдээ яригдана. Томьёоллууд явагдана. За тэгэхээр бол энэнийг бол бид нар тасралтгүй ингээд нэг талдаа бол төртөө явж байгаа харилцаа маань дандаа 5 жилийн дараа 6 жилийн дараа 7 жилийн дараа юу болох тухай явж идэг. Өрсөлдөө маань бодит байдал дээр өнөөдөр одоо цаг дээр өнөөдөр юу болох вэ? Энэ цаг минутанд юу болох вэ гэдэг дээр явж идэг ийм л салбар юм да. Та нарыг бол одоо бас би боддتي нэлээд хэцүү ажилтай. Яг гэвэл хүн болгон та нарыг илүү өрчин гэж боддог. Илүү мөнгө авч जैन те. Илүү хөлс авч जैन. 5G байхгүй мөртлөө 5G гэдээ худлаа хуурж जैन. Бүх юм нь удаан байна. Дата ингээд лоо өрж जैन гэдэг ч юм уу. Энэ ер нь энэ хэрэглэгч бизнес эрхлэгч хоёрын хоорондын зөрчил ер нь юун дээрээс үүсдэг гэж боддог. Ер нь яаж шийдвэрлэж юмэр юм дэ те. За энэ яг би одоо маркетингийн салбартаас ингээд 17-20 жил ажиллаж байгаа хүн тэгээд яг энэ нөгөө хэрэглэгчийн хүлээлт брендийн амлалт гэдэг хоёр зүйлийн тухай ойлголт юм тийм ээ. Тэгэхээр бол мэдээж энэ бид нар бол хэрэглэгчдийг сегментлээд ингээд авч үзэж байгаа. Энэ дотор бол нөгөө одоо heavy дата хэрэглэдэг хэрэглэгчд байна. Шинэ технологиг нэвтрүүлэх дуртай tech savvy хэрэглэгчд байна тийм ээ. Энэ хэрэглэгчд маань мэдээж хэрэг хүлээлт бол маш өндөртэй байгаа. Одоо тэгвэл хоёулаа гоё жишээ аваад ярьчих л та. Тэгээ iPhone 17 гарлаа. Apple-ийн хувьцаа онлаа. Дэлхийд даяараа хүлээлт одоо хүлээлтээс давсангүй гэдэг юм ярьж байна. Одоо Samsung хүртэл шоколад хэлсэн шүү дээ. Та хэд хизээ нугалдаг утас хийх юм яриад тий. Бид нар одоо энэ нугалдаг утас хийгээд одоо Huawei-гийн утас 3 нугаларчлаа. Манай утас 2 нугаларчлаа. Энэ Apple ч одоо Steve Jobs насварснаас хойш юу ч хийсэнгөө гэд ингээд ярьж байна. Гэтэл бодит байдал дээр бол одоо
үзэх юм бол одоо iPhone 17-гийн борлуулалт явдгаараа л явж байгаа, хэрэглэгч нь авдгаараа л авж байгаа. А мэдээж хэрэглэгчдийн хүлээлтэд хүрээгүй тодорхой цэгүүд байгаа. А энэ бол нөгөө талдаа бизнес эрхэлж байгаа хүний хувьд бол боломж л байхгүй. За энэ жил чадаагүй бол дараа жил тэгвэл Apple ч гэсэн тэгж бодож байгаа л хөт. Тэгвэл дараа жил нугалдаг утсыг хийх юм бол манай борлуулалт 2 дахин өсөх юм байна те. Энэ бол боломж юм байна гэж харж байгаа байхгүй. Тэрнээс биш энэ тэр одоо хүслээ хэлж байгаа хэрэглэгч чинь миний хувьд бол хамгийн сайн одоо хэрэглэгч тийм ээ. А тэр луурчин гээд хэлж байгаа үг хэллэг нь онцгүй сонсогдож байгаа байж болно. А тэгтээ илэрхийлж байгаа арга хэрэгсэл нь одоо таагүй байж болно. Тэгтээ тэр бол одоо бодит байдлыг л хэлж байгаа шүү дээ. Эннээс илүү юм хийгээч ээ. Одоо салбарынхаа найзуудаа Skytla гэд хэлж байгаа тийм л үг гэж бид нар бол хүлээж авдаг юм тий. Миний бодлоор хамгийн чухал зүйл нь хүний хүлээлт өөр байдагт оршдог. Зарим хүн илүү уян хатан байхад зарим нь илүү өндөр шаардлага тавьж байдаг. Энэ нь тухайн хэрэглэгчийн хэрэглээний онцлогоос шалтгаалдаг. Технологийн мэдрэмж өндөр хэрэглэгчид илүү ихийг хүсдэг. Зарим нь харин зөвхөн үндсэн хэрэгцээндээ ашигладаг. Гэхдээ бид нийтэд зориулсан бүтээгдэхүүнийг санал болгодог компани. Тиймээс хэрэглэгчдийн хүсэлтийг аль болох биелүүлэхийг зорддог. Харин үүнийг алхам алхмаар хийх шаардлагатай. Монгол улс дата үйлчилгээний үнийн хувьд дэлхийд хамгийн хямд 20 улсын нэгт ордог. Тиймээс бидний зүгээс үн хит өндөр гэж үзэхгүй байна. Гэхдээ хэрэглэгч бүрийн хувьд илүү хямд байхыг хүсэх нь мэдээжин хэрэг. Өмнө нь компаниуд олон урамшуулал үнгүй дата санал болгож байсан учраас зарим хэрэглэгчид дата бол үнгүй байх ёстой гэсэн ойлголттой болсон байж магадгүй. Гэвч үнэн дээр дэлхий дээр үнгүй зүйл гэж байдаггүй. Үнгүй зүйл байгаа мэт харагдлаач түүний зардал өөр газраас нөхөгдөж байдаг. Тиймээс бид тогтвортой өрсөлдөөний орчныг бүрдүүлэхийг зорж байгаа. Компани бүр өртөг зардлаа бууруулах арга зам хайдаг. Учир нь зөвхөн сүлжээ гэлтгүй ажилтан, үйлчилгээ, үйл ажиллагаа гэд бүгд зардал шаарддаг. Эдгээрийг хангахгүйгээр чанартай үйлчилгээ үзүүлэх боломжгүй юм. Мөн заримдаа хурд болон хамрах хүрээний хувьд сорилт гардаг. Энэ бүгд нэмэлт хөрөнгө оруулалт шаарддаг. Харин хөрөнгө оруулалт хийхийн тулд тогтвортой санхүүгийн их усүрх хэрэгтэй. Энэ бол байнга үргэлжилдэг мөчлөг. Бид хөрөнгө оруулалт хийж дэд бүтцээ сайжруулна. Харин хэрэглэгчид технологиг илүү сайн ашиглаж мэдлэгтэй болохын хэрээр тэдний хүлээлтч улам өндөр болдог. The coverage is not enough, and that requires investment. And in order to do that investment, we need to have money to invest. So I think it's a cycle that will forever going. And more customers get sophisticated with using technology, their demand will go high. Сүүлчийн асуулт. Ирэх 1-3 жилд гар утасны хэрэглээ хэрхэн хувьсан өөрчлөгдөнө гэж та харж байгаа вэ? Технологи, хөрөнгө оруулалт, үйлчилгээний шин чиглэлүүдийн хувьд бол Mobicom хэрэглэгчдийн амьдралд ямар өөрчлөлт авчрахыг зорж байгаа вэ? To bring those changes to people's lives, how Mobicom is planning. Thank you very much. Манай компанийн стратегийн зорилго бол Telco-гоос Techco буюу зөвхөн телекоммуникацийн компани биш, технологийн компани болох юм. Өнгөрсөн хугацаанд хүмүүсийн хэрэглээ голчлон холбогдох, харилцаа, мэдээлэл авах, имэйл явуулах, entertainment үзэхэд төвлөрч ирсэн. Харин одоо бидний зорилго бол өөр. Бид хүмүүсийг технологиг зүгээр ашиглах бус, түүнд суралцаж, өөрийгөө хөгжүүлж, шинэ ур чадвар эзэмшихэд дэмжихийг хүсэж байна. Ингэснээр хүмүүс илүү чадварлаг болж, дэлхийн зах зээл дээр шинэ боломжуудыг судлах боломжтой болно. Бизнесийн өнцгөөс харвал өнөөдөр интернет бол өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэхдээ бидний хүсэл бол технологиг зүгээр ашиглах бус, бизнесийн үйл явцыг оновчтой болгож, бүтээмжийг нэмэгдүүлэх, стратегийн хэрэгсэл болгон ашиглах явдал юм. Жишээлбэл ухаалаг уурхай, автомат жолоодлагтай машин, сахин эмнэлэг зэрэг зүйлс бүгд харилцаа холбоо болон технологийн дэвшлийн үр дүн. Эдгээрийг зөв ашиглавал бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлж, илүү их үн цэн бий болгох боломжийг нээдэг. Энэ бол бидний чиглэж буй орон зай. Бидэнд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах итгэлтэй түншүүд хэрэгтэй. Мэдээж бүхнийг өөрсдөө хийх боломжгүй учраас бид хамтын ажиллагаанд тулгуурлан харилцан үн цэн бүтээхийг зорж байна. За. Гоё асуулт байна те. Бид манай компани юу гэж харж байна вэ гэхээр за гар утасны одоо үзүүлэх нөлөө бол улам нэмэгдэнэ гэж бодож байгаа. Одоо за жишээ нь ингээд таксинд ингээд суугаад харахад бол одоо таксийн жолооч 2 утастай байгаа байхгүй. Нэг утас нь бол хувийн хэрэглээний утас. Нөгөө утас нь бол нөгөө ажиллаа явуулж байгаа одоо UB cab магадгүй дуудсан бол map-ыг хараад те нөгөө километрээ харуулад
мөнгө гарч байгаа тооцоогоо нөгөө хэрэглэгчтэй харуулад ингэ явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ажиллаа хийж байгаа гаруудс бол одоо сүлжээ тасарч болохгүй, гацаж болохгүй ингээд улам тэр хүний одоо бүх тэр ажлын 50% нь тэр гар утсан дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эдийн засаг бол Монголд ингээд улам энэ нэвтэрж энэ хөргөлт хийж байгаа, онлайн худалдаа хийж байгаа тий цаашаага эрүүл мэнд боловсрол гэл одоо бидний хүүхдүүд тийм ээ эцэг эхчүүд бол одоо хүүхдэн даалгавраа хийсэн байна уу, ямар хоол идсэн байна уу гэдгийг бол одоо аппликейшноос ороод шалгах боломжтой тийм ингээд хүүхэд автобусандаа суугаад гэртээ харж яах вэ гэдэг энэ бүхэн бол ерөөсөө одоо цаад суурь технологи нь бол гар утас харилцаа холбооны технологиуд байна. Энэ дээр бид нар өөрсдөө одоо өртөг шингээс үнцийг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүнүүд гаргаж чадах уу гэдэг нэг асуулт байгаа. За Skytel-ийн хувьд бол түрүүн би хэлсэн медиа дээр бол бид нар тодорхой ингээд төлөвлөгөө гаргацсан байна те. Дээрээс нь бол тоглоом маш хүчтэй нэвтэрж байна. Гейминг гэж юм байна. Цаашлбал AI байна. Тэгэхээр энэ чиглэлүүд бол бид нар нэлээд одоо тууштай хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. За мөнгөн дүнгээр нь ярил одоо магадгүй бид нар нэг 100-аас 200 сая долларыг дараагийн 5 жилдээ одоо ингээд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөөд ингээд ажиллаж байгаа. За энэний цаана бол мэдээж одоо дэлхийн хамгийн шилдэг энэ өндөр технологиудыг нэвтрүүлэх. За Монгол хүний амьдралыг тийм ээ амьдралын чанарыг одоо байгаагаас нь одоо 2-3 дахин сайжруулах боломжууд юу байгаа вэ гэдгийг л эрэлхийлж одоо ажиллаж байна. Монголд бол одоо дутуу байгаа юмнууд бол одоо бидний бодлоор бол маш их байна тийм ээ. Тэгэхээр бол энэ орон зайнуудад бид нар орж ажиллаж чадах уу гэдэг утгаараа Skytel өөрөө харилцаа холбооны компани байсан. Эргээд технологийн компани. Тэгвэл одоо Курушима захирлын хэлж байгаа технологийн компани, миний хэлж байгаа технологийн компани гэдэг бол өөр definition тодорхойлт яваад ах шиг байна. Ягаад тэгэхээр бид хоёрын нөгөө стратеги өөр учраас одоо ингээд магадгүй энэ 5G-ийн үе, 6G-ийн үе дээр бид нэр бас тодорхой хэмжээнд өөр өөрийн орон зай руу одоо ингээд шилжиж ингэж орохоор харагдаж ах шиг байна. Тэгэхээр бол одоо Skytel-ийн хийх гэж байгаа ажил за Монголд бол дараагийн энэ өөрчлөлт технологийн өөрчлөлт бол маш сонирхолтой сэдв. Энэ бол нөгөө энийг ойлгоод энэ дунд оролцоод явж байгаа иргэн харилцагч хэрэглэгчийн хувьд бол маш үр ашигтай байх ийм бас сэдв байгаа. Тэгээд энэ түрүүн Курушима захирал хэлжсэн монголчууд бас энэ шинэ технологиг хүлээж авах чадвар нь маш өндөр гэж хэлсэн. Энэ бол бас Монгол одоо хэрэглэгчийн хамгийн том давуу тал байдаг болов уу гэж бид нараас боддгоо. Тэгээд дараагийн 5 жил бол үнэхээр сонирхолтой санагдаж байгаа. Тэд бизнестэй хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт хийж байна. Тийм ээ. Та нар ч бас хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Тийм л дээ. Үүндээ технологи маш өндөр өртөгтэй. Гэхдээ бид үүнийг зүгээр нэг зардал биш, харин утга учиртай хөрөнгө оруулалт гэж хардаг. Тиймээс л компани бүр өөрийн хэмжээнд байнга хөрөнгө оруулалт хийж байдаг. Би технологийн талаар ярьж байгаа чи энэ харилцаа холбооны үйлчилгээг орхино гэсэн үг биш. Сүлжээний өргөтгөл хүчин чадлыг нэмэгдүүлэх чухал. Энэ бол бидний үндсэн үүрэг. Гэхдээ би өмнө хэлсэнчлэн энэ бол бидний хийх ёстой цорын ганц зүйл биш. Бид илүү олон хүнийг холбож зөвхөн холболтоор зогсохгүй нэмэлт үнцийн бүхий үйлчилгээг хүргэх ёстой. Шинэ технологи нэвтрүүлэх нь нэг алхам байж болох ч шинээр холбогдож буй хүмүүст шинэ үнцийг хүргэх нь үүнээс ч илүү чухал юм. Жишээлбэл бид саяхан Mobile Life нэртэй хамтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь дижитал технологийн боломжийг ашиглан амьдралын даатгалд өмнө нь огт хамрагдаж байгаагүй хүмүүст ийм боломжийг хүргэх зорилготой. Ийм төрлийн санаачлалууд бол өнөөдөр компани бүрийн судалж туршиж буй чиглэлүүдийн нэг. Бид нийгэмд ямар бодит үн цэнийг хүргэж чадах вэ? Бидний дараагийн алхам юу байх ёстой вэ гэдгийг эрэлхийлж байгаа орон зай юм. Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарын тэргүүлэгч хамгийн том татвар төлөгч компаниудын удирдлагуудтай ярилцсандаа таатай байна. Танай бизнес болон амьдралд хамгийн сайн сайхныг хүсье. Thank you very much. Thank you. Тэр нэг юу ярьжсэн ч тэ нөгөө өөрөө явдаг машин дээр 5 метрийг 5 см болгож ирсэн шүү дээ тий. Гэтэл одоо 5G технологи магадгүй 6G-г эрүүл мэндэд хэрэглүүл 5 см чинь дахиад хүн алтчих болох магадгүй байхгүй. Тэр 5 см биш 5 мм ч биш тэрнээс жижигхэн болох хэрэгтэй шүү дээ. Тэр нөгөө одоо мессасл хийж байгаа хутаг алдаж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр 5 метрийг 5 см болгоход магадгүй 10 сая доллараар хөрөнгө оруулалт хийдэг бол 5 см-ийг 5 мм болгоход 100 сая долларын хөрөнгө оруулалтын тухай нөгөө ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бол нөгөө тэр нөгөө наривчлал
одоо precision хурд гэдэг юм. Хурд гэдэг үгний цаана бол бүр одоо ингээд маш их мөнгө 20 30 40 янзын хэмжээс байдаг байхгүй. Энэ болгоныг нийлүүлээд ингээд бодохоор тэр их хөрөнгө оруулалтын тухай яриа болчихж байгаа тийм ээ. Тэгэхээр бол нөгөө энэ аль салбарт хэрэглэгдэж байгаа ямар технологи вэ гэдгээс хамаарат нөгөө мөнгөн дүн нь орон нэмэгдээд явчихдаг ийм салбар. Энэ бас зүйл байгаа тий. За баярлалаа. За сайхан ярилцлаа. Шууд хурдан тий.